Архуул аймгийн Будын шашны сүмхийдүүдийн холбооноос санаачлан 31-р оруулын арын толгойд төгс баясгалант цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар болсон байна. Цэцэрлэгт хүрээлэн байгуулах 6 газрыг аймаг орон нутгаас шийдвэрлэж өгчээ. Цэцэрлэгт хүрээлэнд 5 жилийн хугацаанд 10,000 мод тарихаар төлөвлөсөн одоогоор 1000 гаруй гүйлс, бүлс, шар хойс моднуудыг тариад байна. Хамлам, завзан дөрлөм морилсон тархан. Тэгээ бид нар тийм санал тавьсан. Та нар ингээ мод тариач. Тэгээд аймгийн засаг дарга санал өргүүлээд аймгийн засаг даргын дэмжлэгтэйгээр ногоон дархан хөтөлбөрт хамрагдаад бид нар одоогоор мод тарьж байна. Нийтдээ бол засаг даргын одоо зөвшөөрсөн газрын хэмжээ бол 6 газар байгаа. Энд бол нэг 10,000 гаруй мод таригдана. Түрүү жилийн 9 сард 300-аад мод тарьсан. Одоогоор бол бид нар нэг 1000 гаруй гүүс бүс одоо цэцгэлэг моднуудыг тарьж байна. Энэ жилдээ бол бид нар нэг дунджаар одоо бидний боломж хандив тусламж маань гайгүй байх юм бол нэг 5,000 гаруй шиг моднуудыг тариад одоо байгаа ашаанда одоо 5,000 гаруй мод тарих тийм одоо төлөвлөгөөтэй явж байгаа. Тус төглийг байгуулах төслийг сүсгтэй олны хандив тусламж болон аж ахуйн нэгж байгуулах аймаг орон нутгад хамтран хэрэгжүүлэхээр болжээ. Манай төрийн бус байгууллагын зүгээс бол ийм 3 ийм саналтай байгаа юм. Ер нь бол бид энэ толгой дээр нэг 6 метрийн өндөртэй тийм хөрөл ногоон дээрх бурхан байрна. Хоёрт нь бол овоо болон одоо мөргөлийн хэсгүүд байгуулагдана. Энд бол ямарваа нэг сум дугуйн болон бусад зүйлсүүд бол баригдахгүй. Засаг даргын захимжаар ч гэсэн засаг даргын шаардлагаас ч гэсэн одоо энд бол бид нар тийм зүйл бол барихгүй. Нэг байшин бол би энэ нөгөө хашаа хороо одоо бус зүйлсүүдийг хайр хамгаалах зорилгоцтой нэг байр бол баригдана. Тэрнээс угаасаа анх гаргасандаа энд бол модал тавь. Зөвхөн модал тавь. Өөр юм бол тавихгүй. Энэ төслөмөр бол ер нь 21 аймагт бол хамгийн анхны төсөл дөө. Ер нь хийдүүдийн будын хийдүүд одоо ийм юу хийж байгаа төсөл бол хамгийн анхных нь. Энэ дээр бол дараагийн санхүүжилтийн ажил нь одоо бүтвэл зам талбай, гэрэлтүүлэг, камержуулалт тэгээд бурхны тэр одоо юу өдр гээд хийх баха. Одоо ер нь зураг нь бол гарч байгаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн ногоон дархан 2032 хөтөлбөрийн хүрээнд аймгийн хэмжээнд нийт 20 сая мод тарих зорилт тавьсан. Үүнд нь хувь нэмэр оруулах, дарханчуудын төдийгүй дотоод гадаадын аялагчдын зорин очиж сэтгэлийн амар амгалан мэдэрч амралт чөлөө цагаа өнгөрүүлэх тогтвортой ногоон орчныг бий болгохоор будын шашны сүмхийдийг зарж байна.